Мэдсэн та бүхэндээ Солонгос хэлний дүрм холыг олох гэж байна. За өнөөдрийн дүрм болвол урокада рокада. За энэ нь үйл үгэнд залгадаг. Тухайн үлийн зорилго юу болохыг нь заагаад заахын нөхцөл байгаа. Монгол хэлний хаараа дөрөв. За хаараа явахын дөрвөн нөхцөл. Мөн кадагийн оронд када үйл үгний оронд уудаа буюу ирэх нанида науда тира када гэдэг энэ үгүүдийг орлуулна гэхэлж болдог байгаа. За ишгээр буюу ил эсгээр төгсөн тохиолдолд ро када гэдэг байгаа. Ногооноор тэмдэглэснийг юм. Харин гийгүүдэгт ир үсгээс бусад гийгүүлэгчээр төгсөн үгний араас өөрөө када буюу улаанаар тэмдэглэсэн үгийг авнаа. За тэгээд жишээлэг оръё. За эхний жишээ. 안녕하세요. 지금 어디에 가요? 저는 도서관에 가요. 책을 읽으러 가요. 그래요? 지난 주말에 어디에 갔어요? 산책하거나 공원에 갔어요. 자, эхнээс нь орчуулъя. 안녕하세요 гэдэг сайн байна уу? 지금 гэдэг нь одоо, 어디 гэдэг нь болохоор хаана, одоо хаашаа явж байна вэ гэж асууж байна. 저는 буюу би, 도서관 буюу номын сан. Би номын сан руу нөхцөл авсан байгаач 책을 ном 읽으러 가요. ном уншихаар явж байна. 그래요, 내래요 гэж байгаа. Тийм үү гэж асууж байна. За, 지난 гэдэг нь болохоор өнгөрсөн гэж байгаа шүү. 주말에 өнгөрсөн 7 хоногт 어디에 갔어요? өнгөрсөн 7 хоногт хаашаа явсан вэ? Мэдээж өнгөрсөн цагийн чинь 갔어요 болно шүү дээ. 자, 산책하러. 자, 산책 гэдэг нь байна. Салхилах. 하러 салхилахаар 공원에 цэцэрлэг түрээлэн рүү 갔어요. явсан. салхилахаар цэцэрлэг түрээлэн рүү явсан. За, ингээд өнөөдрийн жишг нь юм. Харин доор нь би ир гийгүүлэгч ир үсгээр төгссөн тохиолдолд ро буюу ир ба гийгүүлэгчээр төгссөн тохиолдолд ро кадаг авна гэсэн. Тэгэхээр ил үсгээр төгссөн үгийг ингээ хувиргасан байгаа хоёр үгийг. За эхний үг нь болохоор 만들다 буюу хийх гэсэн үг байна. 만들다. За энэ дээр ро кадагаа нэмэхээр 만들러 가다 хоол хийхээр явах. Хоол хийхээр ирэх гэдэг явах. 만들러 오다 гэж болно. За 밀다 гэдэг нь мэдээж тоглох гэсэн үг. Тоглох гэсэн үгээр ро када гэгүүлэгчээр төгсөж байгаа учраас ро када нэмээд 밀러 가다 тоглохоор явах гэсэн ийм хувирлаа байна. За ингээд өнөөдрийн бичээд тэмдэглэж чинь 4-9-ороо эхнээс нь харилцаа яриагааны уншаад дахиад үйлүүгээ дөрмийнхаа талаар тайлбарлав. За 안녕하세요. сайн байна уу? 지금 어디에 가요? одоо хаашаа явж байна вэ? 저는 би 도서관에 номын сан руу 책을 읽으러 가요. ном уншихаар явж байна. 그래요. тийм үү? 지난 주말에 어디에 갔어요? өнгөрсөн амралтын өдөр хаашаа явсан бэ? 산책하러 салхилахаар 공원에 цэцэрлэг түрээлэн рүү 갔어요. явсан. За ингээд өнөөдрийн бичээ. За одоо дахиад дүрмээ тайлбарлана. Үйл үгэнд залгадаг дүрм байгаа өнөөдрийн дүрм. өөрөө кадагийн ил үсгээс бусад гийгүүлэгчийн араас залгана. Харин ро кадагийн ил үсэг болон гийгүүлэгчээр ихшгээр төгссөн үгний араас хэрэгэлдэг.
За ямар нэгэн үйлийг тухайн үйлийг одоо үйлийн зорилгыг юу болохыг нь заах тийм нөхцөл гэж ойлгож болно. Кадагийн оронд уда, накада, науда, тирокада гэсэн үйл өгнүүдийг орлуулж хэрэглэж болдог. За баярлалаа. Дараагийн хичээлээр уулзъя.